Energy Resource компани. Эрүүл үрс гэрэл ирээдүй төрийн бус байгууллага үзүүлж байна. Эрүүл үрсийн гэрэл ирээдүйн төлөө. Энэ хорвоод хүн болж төрөн аав ээж хэмээн биднийг дуудаж ад жаргал баяр баясгалан авчирхаар хүүхэд бидэнд ирдэг чамтай. Алга үрсийн эрүүл саруул бойчход эх орны эмнэлгүүд эмчнэр маань өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэхдээ эмнэлгийн тоног төхөөрөмжүүд хангалттай хүрэлцээтэй биш учраас хийж бүтээхийн хүсэл эрмэлзэл дүүрэн залуус нэгдэн эрүүл үрс гэрэлт ирээдүй төрийн бус байгууллагыг байгуулж сайн үлсийн аяныг эхлүүлжээ. Тэгээ манай үндсэн зорилго болох Монгол хүүхдүүд эх орондоо эдгэр хэмжлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой 2009 онд анх сайн санааны хөтөлбөрийн хэлбэрээр найз нөхдийнхөө хүрээнд эхэлсэн хүрээлэл маань тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явагдаад эхлэхлээр тэрийг дэмжиж байгаа үзэл бодол зорилго нэгдэж байгаа юм залуучууд бас нэгдэж нийлээд яг аль биесээ төрийн бас байгуулах гэсэн ажлыг аваад өсөж явсан. Тэгвэл одоо бол 26 гишүүнтэй болсон байна. Сайн дурын гишүүд нь цалинждаггүй бөгөөд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийт 360 сая гаруй төгрөгийн санхүүжилттэй 9 төсөл амжилттай хэрэгжүүлээд байна. Сэтгэл нэгдсэн залуусын хамгийн ихний төсөл бол өөрсдөө мөнгө цуглуулан эхний лагсын төвд нэрийн хяналтын монитор бэлгэлж анхны сайн үлсийн аянг эхлүүлж харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн гаднах орчин талбайг тогтжуулж өгчээ. Дэлхийн өнцөг булан бүрт сурч ажиллаж байгаа 350 гаруй Монгол иргэдийн сэтгэлийн хандваар дээрх төслүүдийг хэрэгжүүлсэн байд юм а. Монгол хүүхдүүд Монгол улстай эрүүл саруул өсөн бойчход шаардлагатай тоног төхөөрөмжүүд хэрэгцээтэй эмнэлгүүдэд авч хандивлан өгснөөр энэ чиглэлээр 10 жилийн туршлагатай эрүүл үрс гэрэлт ирээдүйн төрийн бус байгууллагын хамт олонны хүсэл зорилгыг хурцлсан том үйл явдал 2018 оны 9-р сард болсон юм а. Говийн бүсийн аймагуудын эмнэлгийн хүүхдийн тасгуудыг нэн дутагдaltaй байгаа тоног төхөөрөмжөөр хангах төсөл хэрэгжих үндэс их сүр эндээс эхэлжээ. Хаадаг орхон 10 жилийн хүрээнд нийгэмдээ тусдаа тийм ажил хийхээр бид нар шийдэж зорьсон байгаа. Тэгээд энэ ажлын хүрээнд бид нар ямар хэрэгтэй зүйл хийвэл зүгээр вэ гэдэг санал солилцож энэ ажил маань төсөл маань эхэлж байсан. Байгууллагын ой гэхээр заавал баяр тэмдэглэж компани хүрээнд бас тэмдэглэл өнгөрүүлэхгүйгээр нийгэм рүүгээ хандсан ийм төсөл хөтөлбөрүүдийг бусад оролцогч талуудтай хамтраад хийж хэрэгжүүлье гэсэн ийм шийдэл гаргасан байгаа. Ингээд дунд говь, дорн говь, говь сүмбэр, өмнө говь аймагуудын эмнэлгийн нэрийн тасагт нийт 372 сая төгрөгийн 80 орчим төрлийн тоног төхөөрөмжийг Energy Resource компани санхүүжилтээр хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Төсөлч шуурхай эхэлж 10 дугаар сараас эхлэн говийн бүсийн аймагуудаар явж аль эмнэлэгт ямар тоног төхөөрөмж шаардлагатай байгааг судлах, тухайн тоног төхөөрөмж бүрийг хаанаас хэрхэн олж авах гээд очих газар ихтэй судалгааны ажилдаа ганцхан шамлан орлоо. Яг тухайн газар дээр ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн дарга бүр ялангуяа ялняраа эмчийн мэдээлэл судалгаан дээр үндэслээд яг өөрсөнд нь хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг аваачсан хандилсан гэдэг утгаараа манай төслийн бас нэг онцлог үр дүн бас юм болов уу гэж бид нар бас боддгоо. Эхний зорилттой эмнэлэг бол Говь Сүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг. Эмнэлгийн дарга нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд эмнэлгийн хамт олон ухтан авч нөхцөл байдлаа танилцуулж ярилцсан уулзалт боллоо. 2018 оны 12 дугаар сард дунд говь, өмнө говь, дорн говь аймагуудын нэгдсэн эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцж судалгаа хийжээ. Хэрэгжүүлэгч эрүүл үрс гэрэлт ирээдүй төрийн бус байгууллага энэ чиглэлээр олон ажил хийсэн туршлагатай байсан болохоор ажилч урагштай хурдан явагдаж эхэлсэн юм а. Монгол улсынхаа бяцхан үрсийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа сайхан ажил учир тээвэрлэлд нийлүүлэгч компаниуд гэгэн улсын төлөө бүхий л асуудлыг шийдэж ажилласан юм а. Нэраа хүүхдүүд шарлаад ороод ирэхэд бол нэг хэд хоног эмчлүүлэл гарах байтал тоног төхөөрөмж нь хүрэлцээгүй байгаагаас болоод
ээлжилдэг ч юм уу, хугацаа алддаг ч юм уу, тэгээд хүндэрдэг ч юм уу. Тэгэл одоо хугацаа алдахгүй яаралтай л одоо энэ тоног төхөөрөмжүүдийг нэг өдрийн өмнө ч гэсэн өгчүүл бас хэрэгтэй юм даа л гэсэн бас нэг тийм бодол төрж байсан. Говийн бүсийн 4 аймгаар судалгаа дуусаж, цахилгаан тоног төхөөрөмжүүд төлөвлөсөн хугацаанд ирлээ. 2019 оны 1-р сард Говьсөнбөр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нийт $77.5 сая төгрөгийн үн бүхий 23 ширхэг төхөөрөмжийг хүлээлгэн өгч ашиглалтанд орууллаа. Ер нь бол манай төсвийн байгууллагт бол одоо тоног төхөөрөмжийн зардал гэж бол хүрэлцэх хэмжээнд бол байдаг. За гэтэл одоо энэ төрийн бас байгууллага мөн Energy Resources компани санхүүжилтээр ирж байгаа энэ тоног төхөөрөмж маань яг одоо манай аймгийн хүүхдийн тасгийн сэхэн амьдруулах тасаг мөн одоо нярайн сэхэн амьдруулах тасаг гэсэн хоёр шин тасгийг бол үүсгэн зохион байгуулахад бол маш их ач холбогдолтой яаралтай тусламжийг үзүүлэх тоног төхөөрөмжүүд бол манай дээр бол ирсэн байна. Одоо говьсөнбөрчүүд мөн одоо энэ хүүхд багчуудынхаа өмнөөс нийт энэ эмнэлгийн хамт олонныхаа өмнөөс энэ Energy Resources хувьцаат компани гэрэл дээрээ төрийн бас байгууллагын хамт олонд бол маш их баярлсан талархсан бол илэрхийлж байна. 2019 оны 5 дугаар сард Говийн бүсийн нэран тасгуудад чухал шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил өрнөж, тус төслийн 2 дахь аймаг болох Дорноговийн нэгдсэн эмнэлэгт 78 сая төгрөгийн үн бүхий 13 нэр төрлийн 25 ширхэг тоног төхөөрөмжийг гартуулан өглөө. Манай тус нэгдсэн эмнэлгийн одоо үйл ажиллагаанд нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж урьдчилсан судалгаа тооцооны үндсэн дээр нөлөөлж байгаа тоног төхөөрөмжүүд хүүхдийн нэрэ хүүхдийн амьсгалын аппарат бусад үндсэндээ бол нэрэн эрчим тэмцэлгээ амьд энсийн үеийн тусламж үйлчилгээний тасаг нээж ажиллахад одоо иж бүрэн тоног төхөөрөмжтэй боллоо гэсэн. 2019 оны 5 дугаар сард Дундгов аймгийн Нэран тасагт чухал шаардлагатай байсан $77.6 сая төгрөгийн үн бүхий тоног төхөөрөмжүүд Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн Нэран тасагт дутагдaltaй байсан 88 сая төгрөгийн үн бүхий төхөөрөмжүүдийг тус гардуулан өглөө. Ерөөсөө манай аймагт байгаагүй 3-4-ийнхаа энэ хүчит төрөлсөөрийн тэнцвэр үздэг аппарат байгаагүй. Энэ аппараттай болсноор нөгөө санхүүгийн боломжоос хангаж чаддаг байсан. Тэгээ энэ аппаратуудтай болсноор ургийн гажиг нэрэн эндийдлийн тэргүүлэх шалтгаан, өвчлөлийн эндийдлийн тэргүүлэх шалтгаан болсон өвчнүүдийг эрт онцлох, ургийн гажиг илрүүлснээр ихэн хэвлэлт байхад нь эрт арга хэмжээ авах, за хүчит сүрийн тэнцвэр аппарат үзснээр амь тэнцсэн үе хүүхэд нярай төдөөгүй хүүхэд эрчим тэмцэлгээ яаралтай зүтгэн шаардсан өвчнүүдийг эрт онцлож, эрт арга хэмжээ авах ийм өндөр ач холбогдолтой шинжилгээнүүд байгаамаа. Манай аймаг бол ерөнхийдөө хүүхэд нярайн эндэгдэл улс аймгийн дунджаас бол нэлээд дээгүүр явдаг. За ингээд сүүлийн үед болохоор хүний нөөцөө бэлдээд одоо ингээд орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр ингэж хангаж өгч байгаа явдалд бол одоо маш их баяртай байна. Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө хийгдэж байгаа бодит үр дүнтэй нэгэн төсөл жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа. Энэхүү төслийн үр дүнд жилд 7,000 гаруй хүүхдүүд эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болсон байна. Төсөл эхэлж явах явцад бид нар бас цаасан дээр ингээ ярих, тэ хоорондоо ингээ ярилцах. Тэгээд бас яг газар дээр нь очиод бас эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаад, тоног төхөөрөмжөө суйрлуулад, тэгээд тухайн одоо эмнэлэг твтэж эмчилж байгаа бас хүмүүстэй, эхчүүдтэй, тэ одоо уулзаад ингээ ярилцах, эмч нартай ярилцах бас шал өөр байсан. Илүү хэрэгцээ шаардлагыг одоо ойлгож мэдэрч тэ тэгээд илүү төслийн маань бас үр дүн одоо ямар бас яг бодиттой үр дүнд хүрэх боломжтой юм бэ гэдэг тал дээр бид нар бас өөрсдөө бас аягүй сайн ингээ мэдээлэл авч биднэрт бас аягүй чухал юм аялал болсон гэж би боддог. Бид нар ингээд сайхан туслаад дэмжээд хамт олонны хүчээр ингээд ийм сайхан одоо ингээд зүйлийг хийж байна. Энэний үр шимээр ингээд бас нэг хүүхд эрүүл саруул боожоод ингээд гоё явж байна гэдэг маань бас өөрөө бидрийг одоо ингээд сайн дураар ажиллаж байгаа одоо хөдөлгөгч хүчин юм л да. 10 жилийнхаа ойд зориулсан энэ төслийг хэрэгжүүлэхэд чил зүтгэлээ оруулсан манай компани маань бас мянган уурхайчд байгаа. Мөн манай ажилтнууд те хамтран ажиллагсад хамгийн гол нь бас төслийг анханаас нь ойлгож дэмжиж
байсан одоо компанийнхаа удирдлагуудаа бас энэ олон мянган Монголын одоо нэлхсэн өмнөөс хүүхдүүдийн өмнөөс бас талархлаа гэж хэлэх нь бас зүйтэй баха. Улс орны оршин тогтнох үндсийн нэг бол хүн ам юм. Энэ газар нутагта энэ их орондоо эрүүл сарвал өсөн торних нөхцөлд дэм болсон энэ хүн төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Эрүүл үрс гэрэлт ирээдүйн төрийн бус байгууллагын залуус Energy Resource компани 3000 гаруй уурхаачдын зүрх сэтгэлийн нийтэл алдраа бяцхан үрсийн эрүүл мэнд гэрэлт ирээдүйн төлөө цаашид тэмүүлсээр байх болно. Монголын үрс маш олон болтугай. Эрүүл үрсийн гэрэлт ирээдүйн төлөө